байцгаана уу Ганаа. За өнөөдөр би та бүхэндээ өмнөх дугаар дээр амласан ёсороо Солонгосын хачиргалтай сонинжигтэй газар амьдардаг хүмүүсийн талаар бяцхан видео бичлэг хүргэх гэж сууж байна. Би энэхүү бичлэгээ өөрийнхөө үзэг туртай нэвтрүүлгээс бэлдсэн байгаа. Энэхүү миний бичлэгийг тухлан сууж таалан сонсноо. За хачиргалтай газар амьдардаг эхний үнэ танилцуулъя. За нэвтрүүлгийн банкнд дэлхийн хаанч өөр байхгүй тансаг бүх зүйл нь бүрдсэн машин хөлгөлдөг нэг хүний тухай мэдээлэл ирсэн. За ингээд манай багийнхан тэр машин болон эзэнтэй танилцахаар нэг газар руу очив. За энэхүү дэлгэцэн дээр харагдаж байгаа машин бол нөгөөх дэлхий дээр ганцхан байгаа машин. Машины эзэн машинаа танилцуулахдаа дэлхийн өөр хаанч байхгүй энэ машиныг би өөрийнхөө гараар бүтээсэн. Тэгээ энэхүү машинтайгаа 5 жилийн турш аялан амьдарч байна гэж ярьсан. Машины ерөнхий байдлыг зураглах юм бол машинаа тойруулаад өвс цэцэг ногоо тогтоожчихсан. Машиныхаа дээр Солонгос улсын төрийн далбага хатгахчихсан байгаа учраас хаанаас ч харсан их содон харагддаг. Түүгээрч зогсохгүй машиныхаа цонхон дээр өөрийнхөө аялаж явахдаа ахуулж исэн зургуудыг бүгдийг нь байршуулсан байсан. Нэвтрүүлгийн багийнхны анхаарлыг хамгийн ихээр татсан нэг зүйл байгаа. Энэ нь юу байсан бэ гэхээр жижигхэн улаан машины дээр нэгэн сандлыг тогтоосон байсан. Учрыг нь асуудал цаг агаар сайхан байх үед яг машин дээрээ суугаад байгалийнхаа үсгэлэнг хараад наранд бие шараад суух хамгийн сайхан мэдрэмжийг өгдөг. Өөр хаанаас авч чадгааргүй тэр сайхан мэдрэмжийг авахын тулд машиныхаа дээр сандал байршуулсан гэж тайлбарласан. Харин машины цонхонд байгаа жимс ногоо нь гоозын талаасаа сайхан харагдаж болгоч гэсэндээ өлсөн үедээ авч идэх зориулалтаар тогтоосон байна. Тэрээр аяллаар явж байхдаа төрөл бүрийн хөгжим сонсож бүжиглэх дуртай учраас машиныхаа хоёр талд спикер байршуулж өгсөн. Түүний машиныг онгойлгоод үзтэл тэрээр аялалд ганцаараа явдаггүй болж таарсан. Нэг нохоотойгоо биш, хоёр нохоотойгоо аялдаг. Тэяны 4 сартай, Дальними 4 настай. Харин түүний машины багаачтай танилцвал 170%-ийг хүнжил эзлэн, за 30% нь хоолны хэрэгслүүд болон арин цэврийн хэрэгслээ. Тэрээр яг энэ бүгдийг тайлбарлахдаа миний амьдралын ихэнх цаг хугацаа хээр талд үргэлжилдэг учраас за энэ бүгдийг авч явах зайлшгүй шаардлага гардаг. Би 5 жилийн турш аялаж амьдарч байгаа учраас машиндаа хооллож, машиндаа унтаж, машиндаа бүхэл цагийг өнгөрөөдөг учраас машин бол миний гэр бүсэг гэж ярьсан. Нэг өдрийн амьдралтай танилцахаар нэвтрүүлгийн багийнхан дагаж явсан. За гэтэл тэрээр ууланд гараад, усан цэлээд, дасгал хийгээд, гүүгээд, бясалгал хийгээд нийтдээ 2-3 цагийг ингэж эрүүл мэндэд анхаарч өнгөрүүлсэн. За харин үүний дараагаар за одоо бүгдээрээ манай гэрлөө явцгаана гэд нэвтрүүлгийн багийнхныг гэрлүүг авч явсан. Энэ бол түүний гэр уудам таал, уулус, ургамал. За тэрээр ярихдаа өөрхөө дураар гэрээ байраад буулгаад Солонгосын өнцөг булан бүрээр аялаад цэвэр агаар цэнгэг усаар хооллож амьдрагч гэж өөргөө тодорхойлсон. Өглөө бүр ямар сайхан мэдрэмжийг байгаллаасаа авдаг гэдгийг нэвтрүүлгийн багийнханд мэдрүүлэхийг хүссэн. Яг ургаах нарыг тэдэнд харуулад голын ирэг дээр ширээ засаад кофе талхаар тэднийг дайсан. Харин оройн нь голын ирэг дээр ил гал дээр магшарж өгч тэднийг дайлсан. Энэ бүхний эцэст нэвтрүүлэгч та яг яагаад ингэж амьдарч байгаа юм бэ? Яг ингэж амьдрахад чинь нөлөөлж байгаа тийм хүчин зүйлс нь яг юу юм бэ? Ингэж амьдрах хэцүү биш үү гэж асуудал. Би 50 жилийн турш эхнэр хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй өглөө орой хичээнгүйлэн амьдарч ирсэн. Хийх зүйлээ бүгдийг нь хийж, мөнгөө хангалттай хоримтлуулж, хариуцлагатайгаар амьдарч ирсэн. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд би ингэж чөлөөтэй амьдарч байгаа. Аялаад дуртай зүйлээ хийгээд ингэж амьдарч байгаа нь надад аз жаргалыг өгдөг учраас би яг ийм байдлаар, ийм амьдралаар амьдарч байгаа гэж ярьсан. За дараа өдрийн өглөө нь энэ хүн дээр нэг зочин ирсэн. За ирсэн зочин хэн байсан бэ гэхээр түүний эхнэр байсан. Тэрээр эхнэрийгээ эрмэгц эхнэртэй өгөхөд хадгалсан цэцгээ барьж түүнийг өгсөн. За мөн өөрхөө гараар барьсан дахиагаараа шүл хийгээд эхнэр болон нэвтрүүлгийн багийнхныг дайлсан. Эхнэр нь нөхрийнхөө энэ төрөгээр ингэж аялаж амьдарч байгаа талаар тайлбарлахдаа миний ань хүүхдүүдтэй хийж өгөх бүх зүйлээ хангалттай сайн хийж өгч чадсан. Эцгийн үүргээ 100% хангалттай биелүүлж ирсэн. Өдөр шөнө өглөө оройгүй хичээнгүйлэн амьдарч ирж сайн аав байсан. За харин ингэж одоо өөрийнхөө хүслээрээ аялаж яваад нь надад хэлэх үг байхгүй, хэлэх эрхч байхгүй гэж ярьсан. За энэхүү дараагийн өдөр нь тэрээр өөр газар руу нөөж өөр газар руу аялах бэлтгэлээ базааж нэвтрүүлгийн багийнхан ч гэсэндээ буцахвалж энэ удаагийн дугаар өндөрлсөн байгаа. Дэлхийн хаанч байхгүй машинтай, хаанч байхгүй цоглог өвөөгийн нэг өдрийн амьдрал байлаа. За дараагийн хачирхалтай газар амьдардаг хүний танилцуулъя. 2 давхар
Тэр чигээрээ хогоор хучигдчихсан байшингаас нэг хүн гарч яваад дур зураглал камерын дунд төрсөн. Хаалга биш цонхоор дамжиж гарч яваа нэг эрэгтэй байсан. Байшингийн энд тэндгүү хогоор дүүрчихсэн байгаа учраас цонхоор гарахад их хүндрэлтэй харагдчихсан. За гисэн ч гэсэндээ хизээний гараа цорчихсан байдалтай маш сурамгай гарч ирсэн. Өвөөх байшингаас гарч ирсэн өвөөгөөс сурвалжлагч яриа авах гээд түүнийг дагаж очтол за харамсалтай нөгөө өвөө яриа авахаас татгалзаад сурвалжлагчийг цааш явахыг шаардаж дургуутал илэрхийлсэн. Ингээ манай сурвалжлагч бүр араас нь гүйжгаад маш олон удаан хугацаанд гуйсны эцэст өвөө яриа өгсөн. За энэ өвөөг Чвэн шиг гэдэг 75 настай. За тэрээр гэрийнхаа гадаа байгаа тэр зүйлсийг тайлбарлахдаа гэрийн гадаа байгаа зүйл бол хог биш, миний эд тогшлууд гэж ярьсан. Мөнгөөр үнэлшгүй тийм үнэтэй эд хөрөнгө маань байгаа юм аа. Тэрийг би бүгдийн нэг нэгээр нь өөрөө цуглуулж өөрөө бий болгосон гэж ярьсан. Хин нэгэн өрлөө тэнд авчираагүй. Энэ өвөө гэрийнхээ гадна байгаа тэр хогнуудыг бүгдийг цуглуулсан гэсэн үг. Зинхүү өвөөтэй ярилцаа цууж исэн чинь цаанаас нэг эмээ ирээд за хамт амьдардаг эхнэр нь гэсэн. Дургуйцаад энэ хоёр автобусын цугаад яваад өчгсөн. За гомдлын мөрөөр нэвтрүүлгийн багийнхан ахаад маргааш нь нөгөө өвөгийн гэрэл очсон. Ийхүү өвөөтэй уулзаад ярилцаад маш удаан хугацаанд гуйсны эцэст түүний гэрлүү хамт орохоор болсон. Битүү хогоор хүрээлэгдчихсэн байгаа учраас гэрлүү н ороход үнэхээр хүндрэлтэйсэн. Өвөө болохоор бүр байнга ороо сурчихсан мэрэгжлийн хүн шиг орж байгаа байхгүй юу. Нэвтрүүлгийн багийн манай сурвалжлагч эмэгтэй болохоор орох гэж нэлээд олон минут болсон. Дотог шортол сурвалжлагч эмэгтэйд хамгийн хэцүү байсан зүйл нь юу байсан гэж үнэр байсан. Маш олон төрлийн хог байгаа учраас түүнээс гарч байгаа үнэр нь үнэхээр байд суух хэцүү байлгажсэн гэсэн. Энэ байшин 3 өрөөтэй гэж байгаа. Тэгээ угаалгын өрөө нь л ерөнхийдөө бусад өрөөгөө бодвол зайтай. Бусад өрөө нь тэр чигтээ хогоор бүрхэгдчихсэн байсан. Тэгээ карантинаас нь ердөө ус гардаггүй. Зөвхөн тогтож үлдсэн муу усаа ашигладаг юм байлаа. Тогтсон усаа цуглуулад угаалга хийж байгаа эмээгийн дүр зураглал харагдчихэв. За ингээд гэр доторхыг ажиглаад төрс бичлэг хийж байх хооронд нэг эрэгтэй хүний хоолойг энд сонсогдсон. Эхлээд багийнхан радио юм болов гэж сонссон чинь яалтчгүй нэг хүний хоолой сонсогдсон. Тэгтэл за тэдний хүү 40 настай Чэ Янжун тэнд хамт амьдардаг. Энэ байранд 3 хүн амьдардаг гэсэн. Зураг дээр гарч байгаа өрөө бол түүний хүүгийн өрөө. Өвөө эмээ хоёр гэртээ ирэмгцэл хүүгийнхээ өрөөрөө төрүүлж ороод тэнд хамтдаа хооллоод цагийг өнгөрүүлдэг. Угаалга хийгээд гэртээ агааржуулагч цацаа зогсож байгаа эмээгээс нэвтрүүлгийн багийнхан асуусан. Ийм газар амьдрахад хэцүү биш үү? Энэ байгаа зүйлсүүдийг жоохон багасгаад 5 дахьтай амьдрахыг хүсэж гэнэ үү гэж асуусан. Гэтэл хариуд нь эмээ ийм муухай хогтой орчинд хэн амьдрахыг хүсгэв дээ? Би ч гэсэндээ сайхан 5 дахьтай амьдрахыг хүсэж гэнэ гэж хариулсан. Гол нь өвөө хог авчирч цуглуулж гэрээд үргээд идэг гэсэн. Нэвтрүүлгийн багийнхан өвөө эмээ хоёрын биеийн байдлыг үзүүлэхээр тэднийг эмнэлэг дагуулж чадсан. За ингээ хоёуланд нь шинжилгээ хийлгэж үзтэл ерөнхийдөө өвөөгийн бие сансныг бодвол гайгүй. За харин эмээгийн биед баг зэрэг асуудал үүссэн байсан. Зүрх болон цээж нь сансныг бодвол үнэхээр муу байна гэж онцлогдсон. Энэ байдлаараа ерөнхийдөө жоохон л утах юм бол зүрх нь хаагдах аюултай учраас нэн даруй яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж эмчнэр хэлсэн. Энэ шинжилгээний хариуны дараагаар нөгөө өвөө маш их гонглсон. Энэ шинжилгээний хариуг сонсоод би л хог цоглуулад энэ байдлыг үүсгэсэн. Анханасаа цэвэрхэн орчинд байсан бол ийм өвчин тусахгүй байх байсан. Миний буруугаас олж өнөөдөр ихнэр маань энэ хүнд өвчнийг туслалаа гэд нүдэнд нь нулимс цэглэнжсэн. Энэ үед нь нэвтрүүлэгч та одоо гэртээ хог цоглуулахгүйгээр цэвэрхэн сууж чадахгүй гэж асуудал өвөө хариуд нь цэвэрхэн сууж чадна гэж хариулсан. Энэ бүгдийн дараагаар нэвтрүүлгийн багийнхан болон сайн дурын 226 хүн нийлээд өвөгийн гэрийн гаднах талбай болон гэр доторх хогийг цэвэрлэхээр бүгдээрээ цуглацгаасан. За мөн хүн 1 жилийн турш гэрээсээ гарч байгаагүй учраас хүүг нь гэрээс гарах гээд их хүндрэлтэй байсан. Тэгээ хамгийн хөөрхөн нь юу гэж нөх хүүг нь төрөний тэргээр авч явах гээд зөөгөд явж авах хооронд хүн манай гэрээг ингээд цэвэрлэж байгаа мó хэрэгтэй зүйлсийг нь авч үлдээд хэрэггүй зүйлсийг нь хаяараа гэж хэлээд явсан. Тэгээд дараад нь нэвтрүүлгийн багийнхан үнэхээр хэрэгтэй зүйлийг нь авч үлдэх гэсэн боловч хэрэгтэй зүйл юу н огт байгаагүй гэж ярьсан. Гэрийн гаднах болон гэрийн доторх хогууд нийлээд бүгдээрээ 100 тонн болсон. Гэрийг нь цэвэрлэж хогуудыг нь хайжаах хооронд эмээ хаалгаанд ороод зарим хүү болон өвөө эмчилгээ хийлгэжсэн. Тэгээ эмээгийн хаалгаач гэсэндээ амжилттай болоод 7 хоногийн дараа тэд нар гэртээ ирсэн. За яг одоо дэлгэцэн дээр тэдний гэр харагдаж байна. Дотн гаднаггүй хогоор бүрхэгдчихсэн байсан байшин тис өөр байшин болж хувирсан.
За ингээд 7 хоногийн дараа өвөө эм хоёр гэртээ ирэхдээ бүр яг л хүүхчиг барилцгааж исэн. Хаалгаа нэг нээж үзээл, нэг хааж үзээл, энэ манай гэр мөн үү гээл карантаныг онгойлгож үзээл, эндээс ус гарч ийн гээл хоёр биенийгээ хараад баярлаад гэрэл нь үнэхээр сайн тусах юмаа гэл яг л жоохон хүүхдүүд шиг хоёлаа барилцгааж исэн. Тэгэд нэвтрүүлгийн төгсгөлд өвөө би амьдралдаа анх удаа ийм гоё гэрт амьдарч үзэж байна. Тэгэд миний гэрийг ийм гоё болгож өгсөн та нарт үнэхээр их баярлаа. Би ахиж хизээж хог цоглуулахгүй гэдгийг амлаад энэ удаагийн дугаар өндөрлсөн байгаа. За дараагийн санаанд оромгүй хачирхалтай газар амьдардаг хүн хэн бэ гэхлээр нэгэн тосгоны хажуугийн ууланд хинэн мэддэхгүй нэг хүн амьдардаг гэсэн яриа байдаг. За яг ямар хүн яагаад тэнд амьдардаг нь огт тодорхой болж байгаагүй. Хүн юм уу, сүнс юм уу, аль нь мэддэхгүй тэр нэг зүйлтэй танилцахаар нэвтрүүлгийн багийнхан тухайн нутгийн уулыг зарсан. Нэвтрүүлгийн багийнхан нутгийн иргэдийн хэлсэн зам дагуу яваад 2 цагийн дараа нэг газарт хүрсэн. Хогийн цэг бололтой харагдаж байгаа нэг газарт хоолны тогоо, эрэгтэй өвгөний гутал цаашлаад жаахан яваад харах юм бол яг нэг хүн орж болох үснийг нүх байгаа нь яалтчгүй энд хүн амьдардаг болохыг харуулж исэн. Яг тэр нүхний наан нь чулуу хаваалчихсан байсан учраас нүхэн дотор орж бичлэг хийхэд үнэхээр хүндрэлтэй, орж болохооргүй нэлээд туранхай хүн л багтаж орохоор тийм нүх байсан. Ийхүүдэд 2-3 цаг нөгөө газараа хүлээсэн ч гэсэндээ ямар ч амьд хүний бараа харагдаагүй. Тэгээ бүгдээрээ эсвэл доошоо ороод үздэм билүү гэд яг доосолж исэн чинь камерын дуранд яг нэг хүн цаана зогсож байгаа зураглал бичигдсэн байсан. Харамсалтай нөгөө хүн чинь камер ирсэн хүмүүсийг хараад айсан уу, эмээсэн үү зүгээр л цаашаа цухтаад гүгээд явчихсан. Нэлээд хэдэн минутын дараа нөгөө хүнээ чи хайгаад араас нь явж байгаад мод түүгээд ээж ахт нь манай нэвтрүүлгийн багийнхан олоод очиж уулзаж ярилцсан. Эхлээд түүнээс хэн гэдэг, яагаад энд амьдарч байгаа, энд амьдрах хэцүү юу гэдээ маш олон асуултыг асууж исэн ч гэсэндээ нөгөө хүн чинь ганц ч хариулт хэлээгүй. Тэр өвөө яг л жоохон хөвчиг тийм байдлыг үүсгэжсэн. Танихгүй хүмүүсийг хараад бишүүрэх байгаа юм шиг тийм байдалтай байсан. Түүж ирсэн модороо галаа түлээд юу ч мэдэхгүй нэг зүйлийг устаа ойлж буцалгаад асаасан галынхаа хажууд сууж дулаацаад үнэхээр хүндхэн байдалтай цагийг өнгөрүүлж исэн. Тэгэд орой болсон чинь нөгөө жижигхэн нөхрөөгөө ороод нөгөө өвөө унтаад өгчихсөн. Унтчихсан хооронд нэвтрүүлгийн багийнхан яг нөгөө нөхрөө гэрэл тусгаад өвгийн унтчихай дүр зурагдлыг харуулсан чинь айгүй хүйтэн газар бүр чичрээд даарад унтчихсан. Тэгээ нөгөө нүх нь айгүй жижигхэн учраас гүйцэд бие тэнэлгэж чадахгүй бүр атижчихсан. Хин ч харсан тийм өрөвдөлтэй байдалтай унтчихсан. Тэгэд өглөө болоод нэвтрүүлгийн багийнханд өвөө жоохон дассан уу яасан баг жаахан ярилцаж эхэлсэн. Өвөө өдөртөө 2 удаа хоололдог. Тэгэд хамгийн хаширхалтай нэг зүйл нь түүний идж байгаа хоол нь гахайн тэжээлсэн устай хольж буцалгаад иддэг. Тэгэд тэрээр ярихдаа ойрхон ус байдаг учраас ус олоход их амархан гэж хэлжсэн. Түүний яриад байгаа тэр ус нь борооны дараа үлддэг тийм тогтсон ус байсан. Тэгвэл зундаа ингээд энэ усаа хэрэглээд гахайн тэжээлээ идээд буцалгаад болоод идэм байж өвлийн тэр хүйтэнд яаж галт үлдэг, яаж хоол иддэг, усаа яаж болгодог ингэж асуусан чинь өвөө хариулахдаа би өвөл нэг их юм мэдээд идэггүй, өвөл өсөөд ивэл унтаад өгчдөг учраас өсөглөн мэдэрдэггүй. Тэгээд хүйтэн байдаг учраас ихэнх цагийг унтаж өнгөрүүлдэг гэж ярьсан. Нэлээд удаан хугацаанд ярилцсны эцэст түүний нэрийг мэдэж чадсан. Тэр өвөөг Кимүжүн гэдэг. За насыг нь асуусан чинь яг би тэдэн настай гэж хэлж чадахгүй. Би удаан жил амьдарсан гэхээс өөр зүйл хэлээгүй. Тэгээ нэвтрүүлгийн багийнхан өвөөгийн нэрийг мэдчихсэн, өвөөгийн зургийг дарчсан учраас нутгийн зарим нэг хүмүүсээс асууж лавлаж энэ өвөөг таних хүн байна уу гэж асуухад нэлээд олон таньдаг хүн гарч ирсэн. Нутгийн хүмүүс өвөөгийн нэрийг сонсмогцоод шууд бараг таньжсэн. Тэгээ зургийг нь харуулсан чинь яг аавынхаа дүр яг тэр чигээрээ хэвээрээ биш үү? Манай тосгоноос гараад 50-аад жил болж байгаа ор сургахгүй болсон хүүжүүн байна гэж ярьжсэн. За энэ бүхний дараа өвөөтэй ахиж ярилцаж үзсэн. Та яагаад энд байгаа юм бэ? Та энэ тосгоны иргэн юм байна. Бид нар таны сургийг ингээд гаргалаа гэж ярьсан чинь тэрээр ганцхан л өгүүлбэр хэлсэн. Яагаад энд байгаагаа тайлбарлахдаа аав ээжээсээ айгаад энд ирсэн гэж хариулсан. Юу болж ирснийг нутгийн иргэд ярихдаа хүүжүүн өвөгийн аав ээж хоёр нь их муудалцдаг, хэрэлддэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тийм хүмүүс байсан байлээ. Тэгээд болоогүй хоорондоо салж нийлдэг. Тэгээд тэр хооронд нь хүүжүүн өвөө болохоор эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Эмээтэйгээ амьдардаг байжгаад эмээ нь өнгөрсний дараа эргээд аав дээр очиод тэгээд аав нь аяг зоддог, загнадаг, хүчирхийлэл их үйлддэг байсан учраас
гэрээсээ цухтаачихсан юм билэ. Тэгээд цухтаагаад 50 жилийн турш ингээд ууланд амьдарч байгаа өвөө юм билэ. Ийхүү хүүжин өвөөгийн сургийг сонссон нутгийн 2 3 өвөө түүнтэй уулзах гэж уул руу очсон. За тэгсэн чинь нөгөө 2 өвөөг харангуйтаа шууд нөгөө өвөө маань хүүжин өвөө маань өвдөг сөгдөө суучихсан. Яг л жаахан хүүхнийг буруу зүйл хийгээд хүнээс уучлаарай гэж гуйж байгаа юм шиг тийм байдлыг үзүүлсэн. Би буруу зүйл хийчихсэн учраас энэ хүмүүс над дээр ирж байгаа юм байна. Би энэ хүмүүсээс уучлалт гуйх хэрэгтэй байна гэсэн тийм хандлагыг гаргаж ирсэн. Тэгээ нөгөө очисон 2 өвөө хүүжин өвөөд энэ ийм хэцүү газар амьдраад яах юм бэ? Дулаахан гэрт бид нартай хамт амьдрья гэж хэлсэн. За тэгсэн чинь өвөө энэ бүгдийг зөвшөөрөөгүй. Миний гэр энд хахад би яагаад явна гэж би эндээ байна гэд явахыг огт зөвшөөрөөгүй. Дараагийн өдрөөс нь эхлүүлээд өвөөг энэ ууланд амьдарч байгааг сонссон нутгийн өвөө эмээнэр бүгдээрээ 1-2-ороо ирээд идэх юм өгөөд хувцснэр өгөөд бүгдээрээ уул руу 1-2-ороо явж гэлсэн. Тэгээд нутгийнхны өгсөн төмсийг хүүжин өвөө чанаад бүр хамгийн том гэсэн нэг төмсийг аваад нэвтрүүлгийн багийнханд өгөөд томоос нийт амттай байна гэд тэднийг төмсөөр дайлжсэн. Тэр нүүд тэр баярлж байгаа тэр царай яг л бүр жоохон үг шиг олон жилийн өмнө ирсэн тэр хуужин яг хэвээрээ юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж исэн. Өвгөөс нэвтрүүлгийн багийнхаа одоо ингээд өвөл болж байгаа юм чинь дулаахан газар очиж амьдрахыг хүсэж байгаа үстэй. Та бид нарыг дагаад бид нартай хамт явах уу гэж асуугаад тэр бүр анх удаага толгойд огсон. Өмнө нь бидрийг дагаад ийшээ явах уу? Та энийг идчих, энийг уучих, тэнд амьдрчих гэдээ хэлэхэд огт зөвшөөрж байгаагүй хүн анх удаага толгойд огсон учраас нэвтрүүлгийн багийнхан ч гэсэндээ үнэхээр баяртайгаар түүнийг авч авсан. Ингээд өвөөг эмнэлэг дагуулж аваад эрүүл мэндийн бүтэц шинжилгээнд хамааруулад тэгээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болсон. Эмч хэлэхдээ хоолоо сайн идж байгаагүй учраас эрдэс бодисын архаг дутагдалд орсон байна гэж оншилсан. Эмнэлэгт хэвтээд эмчлүүлээд асаргаа хийлгээд 50 жилийн турш идээгүй цагаан будаа болон бусад хачраа бүгдийг нь ганц будаа үлдээлгүй бүгдийг нь сайн идчихсэн. Тэгэд нэвтрүүлгийн төгсгөлд өвөөд одоо ахиж тэр хүйтэн газар тэр хүйтэн ууланд хэдүүлээ очихгүй. Та яг одоогийн шиг юм дулаахан газар амттай хоол идээд амьдрах болно гэж хэлэхэд энийгээд толгоогоо тохиод баярлж байгаа илэрхийлснээр энэ удаагийн дугаар өндөрлсөн. За ингээд өнөөдөр би та бүхэндээ Солонгос улсын хачирхалтай газар амьдардаг 3 хүний тухай бяцхан бичлэг хүргэлээ. Би өмнө нь Солонгосын хачирхалтай хооллолтой хүмүүс гээд видео оруулсан да. Тэгээ хүмүүс бүгдээрээ part 2-ыг нэгээжээ дараагийн дугаарыг хийгээжээ гэсэн олон сэтгэл үлдээсэн байсан. Тэгээд та нар хэрвээ хүсэх юм бол яг өнөөдрийн энэ видео шиг би сонирхолтой амьдралтай хүмүүсийн түүхээр ахин дахин видеонууд хий. Хэрвээ та нар сонсохыг хүсэж байгаа бол доор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Миний бичлэгийг тухлан сууж таалал сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Бас миний инстаграмыг дагаарай. Дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Түр баяртай.